Санаа байна. Энэ удаагийн уншлагад тавтай морил. За, сахиусны зөвлөгөө уншлага эхлэхэд бэлэн боллоо. За, сахиусны зөвлөгөө уншлага маань миний хамгийн дуртай сэдв байгаа. Энэ сэдвүүдээр ямар ч мэдээлэл гарч ирэх боломжтой. Тэгээ сайхан сахиус нь юу гэж хэлэх гээд байна, юуг ойлгуулах гээд байна гэдгээс нь би чадах ядгаараа өөрийн хэмжээнд хэлж өгөх болно, уншиж өгөх болно. За 3 групп байна. Группүүдэд танилцуулъя. Групп номер 1 Китер титэм сүнслэг байдал гэдэг нэртэй хөзөр байна. За 2 дахь хөзөр Дат. Би нэршлүүдийг буруу хэлж магадгүй. Дат хоосон байдал гэдэг нэртэй ийм хөзөр байна. Энэ нөө буддизмын гэгээр л бол хоосон байх гэж ярьдаг юу лээ. Бүх зүйл хоосон чанартай гэж ярьдаг. Тэр үг санагдулж байна. За 3 дахь хөзөр групп Юриэл галын сахиусан тэнгэр гэдэг нэртэй ийм зураг байна. За хамгийн татагдаж буйгаа сонгоорой. Тэгээ уншлага бүр дээр энергийн шалгалт явагдана. Энергийн шалгалтын үеэр яг зөв группээ сонгосон байна уугүй юу гэдэг нь бас нэмэлтээр батлагдаж чиглүүлэгдэх боломжтой юм аа. За групп номер 1 уншлагада тавтай морил та Китер буюу титэм сүнслэг байдал гэдэг энэ үдрийг сонгожээ. За ихтэй туйзаатай ч юм шиг те карма үл өөрөө бэлэгдсэн ч юм шиг, хатуу ч юм шиг, мундаг ч юм шиг ийм дүр зурагтай амар ч юм шиг агуу ч юм шиг ийм дүр зурагтай хөзөр сонгожээ, группыг сонгожээ. За энергийн шалгалтаас нь эхэлье. За групп номер 1 энергийн шалгалтыг нь харъя. Сахиусны энергийн шалгалтын нэг групп номер 1 групп муу хэсгийг нь батлаад өгөөрэй. Би чадхаараа уншиж өгье. За харъя. Нарийн ширээнийг хаяах, нэгэн зүйлийг зогсоох, болиулах. За алдагдлаа хүлээгээд болох гэдэг үгтэй да. Юу лээ? Алдагдлаа тооцоод болох. Тийм, алдагдлаа тооцоод болох гэдэг ийм өгүүлбэр гарч ирж байна. Энэ 3 үзрийн хэлбэр нь. За болио. Зөрүүдээр зүтгээд яах вэ? Болохгүй байгаа ямиг хүчлээд яах вэ? Ямиг байгаагаар нь орхиё доо. Болчий дөө. Хүчлэхээ болчий дөө. Би оролцохоо болчий дөө гэдэг ч юм уу тий. За алдагдлаа хүлээгээд энчэн болчий, энчэн зогсооч. Энчэн буугаад өгчий гэдэг ч юм уу тий. Бас покер. Нөгөө покер тоглож байгаа дүр зургийг харагдаж байна. Зарим хүмүүс шууд гараа покерын жишээ хамааралтай байж болно. Fold гэж ярьдаг да. Югдгэлээ за би энийг бол хожихгүй байх болий гэд юм ухаантай шийдвэр гаргах. Одоо юу гэнтэй гутраад эсвэл өөрийгөө амар даапаалсандаа болоод болох бууж өгөх гэхээсээ илүүтэйгээр за энэ шийдвэр нь ухаантай юм байна. Ингээ одоо болчих нь ухаантай юм байна. Одоо зогсчих нь ухаантай юм байна. Гэсэн ийм нэр гарч ирлээ. За энэ уншлага дээр нь яаж хамаарах нь шалгая. За групп номер 1 энергийн шалгалт нь юм байлаа. За ямар сэдвийн талаар сахиусны ярилцмаар байна вэ групп номер 1-тэй. Тантай ямар сэдвийн талаар ярилцмаар, ямар ч талаас их ярилцмаар байна гэдгийг хөзөр гарч ирлээ. Хэлэх юм их байна, ярилцах зүйл их байна. За ямар зүйлийн талаар ярилцмаар байна вэ? Сэдвээ харъя. Resources, second house. Ажил санхүүгийн талаар ярилцъя. За групп номер таны санхүүгийн талаар ярилцъя. За санхүү байж болно, эсвэл энерги байж болно. Тэ энерги чинь бас санхүүгийн нэг хэлбэр мөн. За цөөн хүмүүс юу идэж ууж буй унд хоолын талаар байж болно, сэтгэлийн шарахч бас жоохон хамааралтай байж болно. За сахиусан групп номер 1 таны санхүүгийн байдал яг одоо ямар байна вэ гэж дүгнэх вэ? Санхүү энергийн байдал өөртөө өгж байгаа үр шимийн байдал, амьдралд нь байгаа үр шимийн байдлыг ямар байна гэж дүгнэх үү? Хөвчгөө болсон байна. Хөвчгөө болсон байна. Шархандаа боогдоод болсон шудраг бус зүйл тохиосон зүйл дээр их боогдоод, хорогдоод, шудраг усны араас их хөөцөлдөөд бүх зүйлийг
шудраг байлгах гэж хөөцөлдөөд ингээд ерөнхийдөө санхүүгийн хөгжил бол зогссон байна. Бас нэг нь шарахыг амссан байж болзошгүй. Хувийн харилцааны шарах гэдэг ч юм уу те. Ажлын шарах гэдэг ч юм уу. Charity гацсан болчих. Санхүү нь гацчихжээ. Санхүү ажлыг нь гацчихж бүр гэж дүгнэж байна. Анхаарахаа болж Page of Swords. Ерөөсөө шинэ энэ талаар ерөөсөө шинэ боломж одоо ингээд эрэлхийлэхгүй байна. Сахиусаасаа боломж асуухгүй байна. Явуулсан боломжуудыг ерөөсөө тоохгүй байна, тэ. 3 of Wands 3-ын саваа ерөөсөө ямар ч юм. Ерөөсөө л хөсрөө хийчихжээ. Abandonment, тэ. Abandonment ерөөсөө л хөсрөө хийчих. Тоохгүй байна, хөсрөө хийчих. Окей, тэгэхээр үүн дээр нь сахиус нь юугаар зөвлөмөр байна? За харъя. Үүн дээр сахиус нь ямар бодол мэдрэмжтэй харъя яг ингээд та санхүүгээ бүр орхигдуулсан байгаа даа дээр. Воо. Нилээ эргэлдэж гарч ирлээ. 3-ын сава сахиуст нэг төлөвлөгөө байна. Манд нэг төлөвлөгөө байна. Надаа нэг юм төлөвлөгөө байна. Аль нэг ингээд уун гэж сонсч идэв. Надаа юм төлөвлөгөө байна. Хоёлаа ингээ магадгүй гуруулаа ингээ 3 хүн амралтай магадгүй. 2 сахиус тэгээд нэг та эсвэл та болон та нэг хүн тэгээд нэг сахиус. Манд чинь нэг юм төлөвлөгөө байна. Уурлах юм болоо гэж бодсон чинь энэ бол ууртай сахиус уурлаг байна. За. Окей. За ямар төлөвлөгөө байна вэ? Knight of Cups. Ace of Wands. 2 of Cups. За хайр дурлахын зүйлтэй холбоотой. За энэ төлөвлөгөө нэгээд байгаа шүү дээ, тэ. Knight of Cups ерөөсөө хөгжихгүй, ангаахгүй, дотоод мэдрэмжээсээ тасрах. Ерөөсөө хуучин асуудлуудаа баригдах. Хүн хоорондын харилцаа, үерхэл, найз нөхөрлөл, дотны харилцаан дээр хүмүүс нэгэн хэвийн асуудлуудаа байн давтдаг зүйл. Нэг л асуудлуудаа давтдаг. Гэтэ гол нь хүн хоорондын дотны харилцаан дээр. За үүн дээр нэгэн төлөвлөгөө байгаа бололтой сахиус нь. Энэ дээр яах вэ? Queen of Wands өөртөө итгэлгүй болсон. Гадны үзэмж гоо зөв. Page of Cups. Аюу сэтгэл гаргаж хийх. Шударгаар хийх. Хууль бараг оролцуулах. 4-ийн тухгуурл. Энд болоо зэрэг гарч ирдэг. Мөрөөдөлтөд хүрч чадна. За энэ өгнүүдийг групп номер 1 та өөрөө л учрын болохон дээ. Яг бол би за яг ийм ажлыг ингэж төлөвлөөд ингээд хийгэрэй гэж бол тэрийг би хэлж болохгүй байх гэж бодож байна. Таны сахиус танд өөртөө өөрөө замчлаад ингээ хийгээ явна шүү дээ. Тэ хоёр та сахиустайгаа хамтраад угаас өөрөө хийн. Тэгэхээр би тэрийг нь бол нарийн ширээний заавал ингэж хийгээд ингэдэг зүйл байна гэж хэлж арай л болохгүй бах тий. Гэхдээ яг юу аргаж ийнэ гэхээр гадаад үзэн зүйл өөртөө итгэл гэдэг иймэрхүү зүйл да хүн хоорондын харилцаа, дотны харилцаа гэдэг ийм сэдв хамааралтай байна. Тэг хүмүүс нэгэн асуудал олон удаа давтдаг. Ерөөсөө нэгэн циклээсээ гарч чаддаггүй ийм асуудал холбоотой байна. Иймэрхүү зүйлсүүдээр их юм шударгаар ийм залмайл байхгүй. Шударгаар магадгүй хууль мэл оролцуулаад ч магадгүй гэрээ зургах ч магадгүй шаардлагагүй. Зөв боломжуудыг нь хэлж байна, тийм. Шударга ямар ч зүйлээс айгүй шударгаар айгүй сэтгэл гаргаад нэрнгээсээ сэтгэл гаргаад тоогоод гэсэн үг шүү дээ. Асуудлыг айгүй гоё тоогоод сэтгэл гаргаад тийм ээ би ойлгож байна гэд яг өөрийн ойлгох, өөрийн туршлагын өнцгөөс ингэж хандаад тэгээ за гэхдээ энэ зүйлийг хийхэд жоохон тухгүй шаардлага бий гэдэг талаас нь ойлгуулад ингэж жоохон тий өөрийгөө зорих хэрэгтэй тухгүй ойлгох шинэ орчин шинэ зүйл би тийм болвол та мөрөөдөлтөд хүрнэ таны мөрөөдөл боломжтой гэдэг ийм төлөвлөгөө байна.
За энэ юу ч хийж болж байна те зарим хүмүүсийн салон молонч ажиллах нь гоо зүүн салон та ерөөсөө илүүдэлж ингээ асч чадахгүй байна уу? Тийм бол ийм үйлчилгээ байна гэх тэр үйлчилгээ нь болохоор зүгээр үйлчилгээ төдий биш нэрнгээсээ шудраг зүү үйлчилгээ нэрнгээсээ яг таны сэтгэл шингэсэн үйлчилгээ мó гэхдээ бусдыг бол сорин бусдыг хийж үзээгүй юмудыг хийлгүүлнэ гэдэг ч юм уу те. За тэгээ гэрийнхэн дотны хүмүүсийг хамт оролцуулаад тэгээрээ гэдэг ч юм уу ингээд ганц үнтэй тулж ажиллах биш байж болно. Гэх мэтчлэн ийм зүйлд ажиллаж гин. За шууд гараа сэтгэл судлаач, гэр бүлийн сэтгэл судлаач, сэтгэл зүйн хийж болж гин, коуч хийж болж гин. Талент цэцгэлж хамааралтай байж болж гин. Ямар ч чиглэлээс ингээд ийм баригдсан нэг л юм давтаад байдаг ийм асуудал дээр нь сайхан гарц гаргалгаа өгдөг, шударгаар гаргаж өгөх, мөрөөдөлт нөрөхт нь биелүүлж өгөх, ойртуулж өгөх. За кино мань бүтээх талаар ч сайжуулна шүү дээ. Хүн орондын харилцааны талаар кино бүтээх, зохиол бичих, урлаг бичих гэх мэт зүйл ажиллана. За төлөвлөгөө нь бол юм байна. Энэ төлөвлөгөөн дээр нь сахиус нь өөр юу гэж хэлмээр байна. Өөр би дутуу хэлсэн зүйл байна уу? Сахиус нь амар нийтдээ надад нэг төлөвлөгөө байна гэж бассан шүү дээ. Надад нэг төлөвлөгөө байна. Найсаа намаа нэг гэдэг уун гэж сонсч байна. Одоо ийм нэг төлөвлөгөө байна. За энэ зүйлийн талаар сахиус нь teacher багшлах заах, хэлж өгөх, мэдээлэл өргөх, бусдад ийм байд юм аа, би өөрөө юм төлсөн юм аа, ингээд өөрийнхөө түүхийг хэлэх. You have a natural танд ингээд мэдээллийг бусдад дамжуулах юм уг авьяас бий. Тэгээд бусдад хүмүүсийг өөрийн дотор нагаа, өөрсдийнх нь дотор нагаа гэрэл рүү дагуулах, чиглүүлэх ийм авьяас танд бий. Discovery олж мэдэх, шинээр олж мэдэх. За энэ төлөвлөгөөнд бас шинээр олж мдээгүй байгаа. Яг одоо таны хүрээлэлд ингэж бүрэн орж ирээгүй байгаа. Зарим нэгэн нууцтай зүйлсүүд бий. Тэгээ энэ зүйлсүүд нь яг бүрэн олдоогүй байх үед яг энэ зүйлийг хөдөлгөөд ингэж авч явна гэдэг нь гэхэлэр жаахан дутуу. Тэгээ энэ нэг мэдээлэл яг юм чухал мэдээлэл бас оруулж ирнэ. Сахиус нь оруулж ирнэ. Яг энэ төлөвлөгөөтэй холбоотой. Тийм. Тэгэхээр яг одоо хүүхаа гэд ихлүүлээ гэж дайруулж жоохон эртдэх гэдэг юм те жоохон сахиус нь дахиад мэдээлэл танд өгнө ямарваа нэгэн байдлаар мэдээлэл өгнө тэрийг нь хүлээгээрэй гэж байна. За тэгэхээр санхүү тэгэхээр одоо яг хуу санхүү дээр нь сахиус нь юу гэж хэлмээр байна. Манай групп номерч нэгийн санхүү нь тааруу байна гэлөө гаццсан байна гэлөө өөртөө ихтэй бай гэдэг чинь өөртөө ихтэй бай өөрийгөө гарга гинэ. За бараг жоохон өнгөрөө бай гэсэн зөвлөгөө хийж болно. Мэддэг зүйлсүүдээ жоохон өнгөр дөвийлэг бахархаж гайхуулж болох зүйлсүүдээ жоохон ийлэл. Tower. Санхүү дээр нь юм зарим нэгэн дэмий болцсон зүйлсүүд нураад унтсан байгаа хуучны зүйлсүүд байгаа. Энийг цэвэрлэх ажил дутуу байж болно. Хил хязгаарын асуудал ажиглан зарим хүмүүсийн хушууд өрөөд ингээд 500% өөрийнхөө мэдлэрээ биш бусад хүмүүсийн мэдлэр хийцэн шийдвэрүүд, санхүүгийн шийдвэрүүд, бусад хүмүүсийн санхүүд танаа оролцдог оролцоонууд тий магадгүй та дэмий зүйлд мөнгө зарцуулдаг байж болцсошгүй аль хэзээ болохоо болцсон өрөөгөө жөөхөө болцсон ийм нэг зарим зүйлсээс санхүү татах шаардлагатай байж болцсошгүй. За санхүү тэгээд сайхан гой болгох тал дээр гэсэн чинь бүр төлөвлөгөө гаргаад ирлээ л дээ. Тэгээ санхүүгээ голцоо өөртөө зарцуул өөрийнхөө хувийн ажил дээрээ зарцуулаарай гэсэн зөвлөгөө орж ирлээ. За ер нь бол урагшлага нь ингээ сайхан бүрэн бүтэн боллоо. Тэгээ нэмэлт дээр нь ч гэсэн нэмж харах зүйл байхгүй юм сайхан бүрэн бүтэн боллоо. Тийм учраас бүгдээрээ нэмэлт хэсэг дээр сахиусныхаа зөвлөгөө, сахиусныхаа яриаг нэмж сонсъё яг ямар сахиус уу яадаг сахиус уу надад бол их хөөрхөн энергитэй хөөрхөн гэлшэр мохоо тий цоглог гэх үү тий цоглог энергитэй сахиус шиг мэдрэгдэж байна. Сахиустайгаас жоохон танилцъя. Нэмэлт хэсэг дээр бас нэмж өөр юу гэж хэлэх вэ? Амьдралын өөр талбарууд дээр нь юу гэж хэлэх вэ гэдгийг нь сонсъё. Зайлшгүй нэмэлтийг хор шийдсэн болвол доор комент ба description дотор холбоос нь бэлэн байж байгаа. Тэрэн дээр дараад шууд аваад шууд яг одоо үзнэ чатаар бичих шаардлагагүй юм шүү. За тунтахгүй уулзъя. За самын групп номер 2 уншлага тавтай морил. За та дат буюу хоосон чанар гэдэг нэртэй энэ үзрийг сахиусыг сонгосон байна. За энэ үзэр надад шууд
Нэг талаараа зарим талаараа гэгээрлийг санагдуулж байна. За групп номер 2-ын уншлагыг эхлүүлээ. Хоосон чанар гэд ярьсан чи яг гадаа гэр бүл хүүхдүүд ингээд дуураад эцэг их нь эцэг их нь хүүхдүүдтэйгээ ярилцж байгаа. Тэгээ гэр бүлээр хаашаа ч юм зугаалах гад машин сууж байгаа машин энтрийн дуу чимээ гарч байгаа ийм үзэгдэл сая цонхоор сонсогдлоо. Тэгэхээр би цонхоо аачлаа. Тэгээ жоохон хальт сонсогдож болцсошгүй. Тэгээ энэ одоо юу санагдуулж байна гэхэлэр юм хоосон чанартай хөзөр гэдэг хөзөр гараад ирсэн байгаа хэрнээ яг хүмүүсийн дүүрэн амьдрал гэж ярихлаар төсөөлдөг тийм дүр зураг, тийм чимээ надад сонсогдлоо. Юм гэр бүлтэй өнөр өтгөн гэр бүл нэг хоёр хүүхэдтэй тэгээ аав ээжээр ингээд зугаалгаар явах гад ингээд ярилцаад ингээд машинаасааж масаагаа нөө юм авсан уу тийм ярьж байгаа ийм хоёр эсрэг үзэгдлүүд давцлаа. Тийм талаар маш сонирхолтой мэдрэмж төрж байна. За, юун түрүүнд хэлхээс өмнө сахиусныхаа энергийн шалгалтыг хийя. Энергийн шалгалтаар групп номер 2 нь яг таны групп мөн байна уу гэдэг нэмэлт баталгаа болж ирэх, тодруулга болж ирэх, үгс, өгүүлбэрүүд, магадгүй зөвлөгөөнүүд, мэдээлэлүүд гарч ирэх болно. За энэ өдөр шууд нисч орж ирлээ. За хүүхдүүдтэй холбоотой сэдв байж болцсошгүй. Нэг бол хүүхдүүдтэй холбоотой сэдв эсвэл хүүхэд байхгүй гэдэг юм үг байж болно. Доош харсан учраас бас ийм хос гөлөг ч юм уу те хос амтны талаар байж болно. Энэ болохоор юм хөөрхөн Golden Labrador гэдэг нохой болон ишиг хоёр байна. Зурглалыг харах юм бол хоёулаа хундган дотор сууж байна те. За 6-гийн аяг доошоо харсан. 3 өдөр нь 3 доошоо гарч ирж байна. Хүүгийн элт доошоо харсан. 3-ын сава доошоо харсан гарч ирж байна. Бүгдээрээ зүүн тишээ баруун тишээ харсан байдалтай, ирээдүрийг харсан байдалтай харагдаж байна. За ер нь юм мушгигдах, нөхцөл байдал мушгигдах, мушигсан нөхцөл байдал ба юм хэлж чадахгүй болох үгээ барих те, үгээ барих. Хүүхдийнхаа төлөө хүүхдийн төлөө үгээ барих. Байдлыг мушгах, байдлыг одоо юу гэдэг вүлээ? Одоо манипуляцгийн хайшин, санаатаагаар, санаачлахтаагаар, залтай хандах, тийм, залтай хандах. Сэргэлэн хандах, тийм, нөхцөл байдалд сэргэлэн хандах. Ингээ 10 ураар нь аргалж хийх, аргалах, сэргэлэнтэх, залтах гэдэг лөө. Залтах гэх мэт иймэрхүү өгнөд орж ирж байна. Хүүхдүүдийнхээ төлөө үгээ барьж, амаа барьж, залтай зүйлийг хийх. Энергийн шалгалтны мэдээлэл гарч ирж байна. За одоо болохоор сахиусан танд юуны талаар ямар сэдвийн талаар зөвлөгөө өгмөр байна. Харъя. Ямар сэдвийн талаар сахиусан ярилцмаар байна вэ? Cancer immerse гэр орчны талаар ажиж болно. Ямарваа нэгэн зүйлд уусж орох талаар ажиж болно. Ууссан харилцаа буюу enmeshment харилцааны талаар ажиж болно. Enmeshment харилцаа гэдэг нь болохоор хоёр хүн бүр ингээ нэгнийхээ хамаг амнаас амьдралд ингэж оролцсоор хагаад ерөөсөө нэгнийхээ мэдрэмжийг өөрийн мэдрэмж битээр мэдэрдэг болох ингээ бүр нэлээд наалтах тийм харилцааг enmeshed харилцаа гэж ярьдаг. За тэгээд мэлхийн ордын төзөр, дөрвийн тогтоо хөзөр мэдээж гэр орчны байдал, гэр бүлийн байдлыг бас илтгэж болно. Мэдрэмж ямар ч л юм нэлээд гүн мэдрэмж, дотн мэдрэмж, эмзэг мэдрэмж хамааралтай сэдвээр ярилцъя гэж тэгж байна. За бас өөрийгөө хамгаалах шаардлагатай байх, тэ өөрийгөө бүрэн аюулгүйгээр мэдэрч чадахгүй байх нөхцөлийн талаар ярих нэ. За юу гэж хэлмээр байна? 6-гийн зоос цамхаг доошоо харсан. Зоосын хаан. Тийм үү, залтай энергийг өргөлжлээ дандаа. Групп номер 2. Сэргэлэн энерги. За дахиад нэг тодруулга үзэр харъя. Жаахан эвгүй зүйл тохиолжтэй.
Trust, итгэл. I promise you I won't give up. Би буучихгүй гэдэг амлаж байна. I have no idea. Юу тохиод мэдэхгүй ойлгохгүй байна. Гэхдээ би чамд итгэж байна гэдэг юм жоохон. За би нэмэлт хүч рүү тараадах юм жоохон. Эрсдэлтэй мэдэл гарч ирэх гэдэг. Оо, Three of Swords, элтний үзрүүд. 3 элтний үзрүү. Вау. За яг харагдаж байгаа чигээр нь хэлээд үзье да. Тэгээ мэдээж уншлагаар хэлж байгаа зүйлсүүдийг та мэдээж өөрийн шүүлтүүрээрээ хандаж хүлээж авна. Өөрийн шүүлтүүрээрээ шүүж агаад зөвлөгөө хэрэгжүүлэхгүйгээ шийднэ. Тэгээ өөрөөс давхар шалгана. Тэг мэдээж амьдралд гаргах чухал зүйлсүүдээ, чухал шийдвэрүүдээ YouTube-ийн бичлэгээр хэлсэн хүний дагуу хийж болохгүй те. Та амьдралд нөлөөтэй, эрсдэлтэй зүйлсийг хийх гэж байгаа бол заавал өөрийн мэдлэрээ, өөрийн мэдрэмжээрээ давхар цензурдэж, давхар шүүж, давхар эргэцүүлэн бодож байж шийдвэрээ гаргана шүү гэдгийг сануулъя. За нэлээд эвгүй зүйл тохиож ялангуяа гэр бүлийн орчинд нөхөр их нартай холбоотой нэлээд эвгүй зүйл тохиосон. Тэгээ энэ эвгүй зүйл тохиогоод ингээд ерөөсө харилцаа ер нь байхгүй тал руугаа болох шахсан эсвэл болсон. Тэгээд үүнд та гэр бүлийнхаа нөө элэг бүтэн байхын төлөө гэдэг шүү дээ. Элэг бүтэн байхын төлөө, амар амгалан байхын төлөө бас өөрөө та хариуцлага алдахгүй төлөө, хариуцлагатай хүн чигээрээ байхын төлөө гүрийсээр байна. Та ингээ маш их шаналж, уйлж, цөхөрч, зовж, шархалж байгаа дүр зураг харагдаж байна таны зүгээс. Тэгээд нөгөө талд нь нэг хүн ингээ хүчлээд байгаа, нөхцөлийг өөрчлөөд байгаа, таны бүтээсэн зүйл алганы ингээ өөрчлөөд сэндичээд хайчаад байгаа гэдэг ч юм уу те, ийм нэрэг харагдаж шүү. Тэгээ ер нь та өөр гарц гаргалгаа байхгүй гэж бодсон. Ер нь яг хохирогчийн байр суурин дээр байгаад байгаа. Тэгэл юм зовж шаналаа, хохирогчийн байр суурин дээр байгаад байгаа. Ийм зүйл харагдаж байна. Яс хэцүү юм бэ те. Тэгээ та болохоор итгэлээ алдахгүй. Тийм харилцаанд байна. Танд гэхдээ хувийн орон зай. Хувийн өөрийнхөө замыг бодох, өөрийн мөрийг хөөх боломж юу нэ ахгүй. Сая ямар үзэр байсан бэ? 7%-ийн саваа байна. Шудраг бас гэнэ үү? Тэгээ энэ нөхцөлийг та шудраг гэж бодож байна. Энэ бол шудраг зүйл угаасаа ингэх ёстой, ийм зүйл угаасаа ийм байх ёстой, нөхцөл угаасаа ийм байх ёстой, юм бахан зөв ийм л байдаг биз дээ. Энэ бол шудраг гэж таны дотоод хоолой хэлдэг. Харагдаж байх шиг байна. Өөрийн шүүлтүүрээрээ хүлээж аваарай. Групп номер 2. Гутах. За бас 3 дахь чуун оруулж ирэх асуудал байна. 3 дахь чуун те гэр бүлд ерөөсөө ямар ч хамаарал байхгүй 3 дахь чуун оруулж ирэх. Тэгээ гэр бүлийн гэдэг ч юм уу амьдралын энэ нөхцөлд хамааралтайгаа хүмүүсийн амьдралын тав тух амар амгалан ерөөсөө эвдлэгдээд байдаг ийм гутамшигтай явдал тохиож байна. Тэгээ сахиус нь ерөөсөө болж байгаа зүйлсүүдийг болж байгаа чигээр нь эхлээд танд илж өгч гин. Ингээд ийм зүйл тохиож байна гэдгийг хэлж өгöd байна. Одоо үүн дээр нь гоё зөвлөгөө харж өгье. Гоён чашигтай ихтэй зөвлөгөө харж өгье. Сахиусны нөхцөл дээр юу гэж зөвлөмөр байна. Магадгүй энэ нөхцөлийг яг байгаа чигээр нь сахиусны харж байгаа чигээр нь ойлгох нь таны хувьд аягүй чухал байсан юм болов уу? За сахиусны юу гэж зөвлөмөр байна бэ? Вау. Хуучин шарах давтагдсан хэвээр байна. Энэ зүйл тохиож исэн. Энэ юусан анхны удаа тохиож байгаа юм биш. Өмнө нь яг тохиож исэн. Энэ зүйл яг өмнө нь тохиож исэн. Тэгээд тохиож исэн учраас олон удаа тохиосон учраас ийм л байдаг дөө угаасаа гэд ингээд гатцсан байгаа байна. Угаасаа ийм хайр байхгүй, тийм сэтгэл байхгүй.
ийм сэтгэл гонсойлгосон байдал бол ийм энгийн үзэгдэл. Хуучнаас хойш зөндөө тохиогоодээс учраас үндэ ер нь тасчээ гэж харагдаж байна. За үүний зөвлөгөөн тэгэхээр юу вэ? Тэн зөвлөгөөр ерөөсө хайрыг хүлээхэ байлгах. Юмыг дээрд нь ингэж бодохоо байлгах. Ямар эрсдэлтэй зөвлөгөө вэ? Гэр бүл салгаа яачих вэ? За салахгүй бол та өөрөө шийдэх нь шүү. Групп номер 2. Би бол зүгээр л YouTube дээр дими донгосож байгаа. Дими донгосож байгаа нэг хүн гэдгийг санаарай. Та намайг танихгүй, би таныг танихгүй. Би ямар ч юм байгаа юм бэлээ дээ. Тэгэхээр зүмээ зөвлөгөөг энэхүү зөвлөгөөг өөрийн шүүлтүүрээр хандан тий өнгөрснөө хар гэдэг энэ цагуусан өнгөрснийгөө хар өнгөрснийгөө хар өнгөрсөнд юу дөхөж ирснийг хараа бүр бичиж авсан ч болно бичиж аваад эхлээ за ингээ 2010 оноос эхлээ бараг бичих тий 15 оноос юм уу 15 оноос эхлээ бичих 2015 онд танд юу дөхөж исэн бэ энэ үед харилцаа ингээд ийм үед ингээд ийм байсан. За 2016 онд нь ингээд ийм байсан. Ингээд бичээ тэмдэглээд ингээд том зурвалаар хараад үз. За яг яасан байна, юу төхөөсөн байна. За одоо тэгээ юу төхөөсөн байна гээ энэжигээ шинжээд цагийн ирэхээр дээшээ доошоо савлсан байна уу? Айгу өндөрлөг дээр яж байгаа доошоо ингээд буурсаар байна уу гэдэг ч юм уу. Тэ ямар ч хэлсэн өнгөрснийгөө сөхөж харахаас таныг юм ойлгох болно. Юуг ойлгох учиртай бэ? Тэрийг шууд харчлаа дээр нь. Endure тэнийг юм амар төвчээд яваад байснаа та ойлгох болно. Чамгүйгээр байхад надад амар хэцүү байдаг энэ шархаа би зөндөө тисэж байна. Тэ энэ хүнгүүгээр байхад танд хэцүү байна уу? Энэ харилцаагүйгээр байх нь хэцүү байна уу? Гэдгийг бас ойлгох нь. За бас нөгөө талаараа амар их юм шархыг айгүйх төвчих үзэгдэл байна гэдгийг ойлгож харах нэ. За бас нөгөө хүн нь таньгүйгээрээ байхаараа ингээд төвчж чадахгүй хэцүүдэд байгааг олж харж таас магадгүй гэж харагдаж байна. Тэгээ энэ ухаарал маш үр шимтэй ухаарлах болно. Гэж хэлж байна да. Ийм нэгэн уншлаг гарч ирлээ. Өөр одоо юу гэж хэлмээр байна вэ? Зүгээр бүх юм шинжлэгднэ, бүх юм шинжлэгдэх боломжтой. Дуусаагүй, таны амьдрал дуусаагүй, энэ нөхцөл ерөөсөө дуусаа. Тэг ингээ балаа гэдэг одоо бүх юм дууссан гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгээгүй. Миний амьдрал дууссан гэж хүмүүс ярих гэдэг тэгээгүй. Таны амьдрал эхлэх гээд байна. Шинэ амьдрал та өөрөө эхлэх гээд байна. Тэг ингээд шинээр эхлэх гээд байна. Яг болох гээд байна. Нэг нь гоё зүйл, гоё бодит өнөө, бодит амьдрал болох гээд байна, эхлэх гээд байна, төгсөн байна. Боломжтой, 100% боломжтой. Ерөөсөө шинэ амьдрал руу таны сахиусан таны хөтлөн угаасаа бараг ингээд таны нэг хөлмөл орч морцсон дээ. Шинэ амьдрал эхлэх гээд ингээд байж гинэ. Шинэ амьдрал эхэлж болно. Ерөөсөө боломжтой, 100% боломжтой. Тэгэд энэ хүнээс заавал салмал гэсэн зөвлөгөө байгаагүй гэдгийг сануулъя. Ийм байна. Тэг магадгүй нөхцөл эргээд гой болгоч боломжтой байж болно. Гэхдээ энэ нөхцөл гой болох боломжтой юу, боломжгүй юу гэдгээ та өөрөө мэдж байгаа. Яг одоо мдэггүй бол тун удахгүй мэдэх болно. Тэ нөхцөл димээ юу, димээ биш шүү. Асуудал нь юу байна вэ? Бит хоёрын өнгөрсний асуудлууд л ингээ одоо цагт асуудал үүсгээд байна уу гэх мэт энийгээ удахгүй хоёр та өөрөө мэдэх болно. Ялангуяа өнгөрснөө ингээ эргүүлээд харангуй 2015 он гэдэг тоо яагаад ч юм тодор гарч ирсэн. Тийм байна. За одоо бүгдээрээ сайхан нэмэлт рүүгээ шилжихдээ яг таны амьдралд болж бүтэж байгаа зүйлсүүд бас таны хамгийн шилдэг гоё харилцаа эсвэл гоё ирээдүй ингээ гэр бүлийн хамгийн гоё амьдрал ямар харагдах вэ? Ямар байх боломжтой вэ гэдгийг хараад үгүй. За тэгээ нэмэлтийг хор шийдсэн бол description comment дотор холбоосон шууд бэлэн байж байгаа. Тэрэн дээр дараад шууд ороод шууд яг одоо үзэх боломжтой юм шүү. Над руу чат бичиж авах шаардлагагүй юм шүү. За тийм ээ наа. Тэгэхээр дараагийн бичлэгээр уулзъя. Тэр баяртай.
За групп номер 3 уншлагадаа тавтай Мориэл. За да Юриэл буюу гал түлийн сахиусан тэнгэр гээд энэ маш эрч хүчтэй энергиэр дүүрэн хөдөлгөөнөөр дүүрэн энэ үзрийг сонгосон байна. За уншлагаа эхлэхээс өмнө энергийн шалгалтыг харж өгье. Энергийн шалгалтаар ямар ч үг гарч ирж болно. Ямар ч өгүүлбэр гарч ирж болно, ямар ч зөвлөгөө гарч ирж болно. Энергийн шалгалтын зорилго нь ерөөсөө энэ групп нь таны групп мөн гэдэг нэмэлт баталгаа л болж өгөх зорилготой. Тэр үнэхээр баттай баталгаач болсон бай. Жаахан тодруулгач болсон бай. Аль нь ч хийж болно. За энергийн шалгалтыг нь харъя. Од доош харсан. Four of Cups. Нэг сэтгэл ундууцалтай байгаа сэтгэл ханамжгүй байгаа зүйлийг далдлах, ил болгохгүй байх. За нэгэн сэтгэл ундууцал болон өөр таалагдахгүй байгаа зүйл гэдэг ч юм уу те өөр таарахгүй байгаа зүйлийг зүйл дээр одоо анхаарлаа хандуулж байгаа, арчилж байгаа, болгож байгаа, анхаарч байгаа гэдэг энэ мэдээлэл энэ үйл явц хаалттай байх талаар сахиусны зөвлөгөө гарч ирж байна. Нууцлах те. За үүн дээр нэмэлт мэдээллийг хараадах юм. Нэгэн зүйлийг мэдлүүлэх гэсэн юм нэг тийм надад нэг мэдрэмж төрж байна. Ямар мэдрэмж гэх юм бэ? Хувь заяаны хүү тийм жоохон агуулч юм шиг, тэгээ хувь заяаны юм шиг нэг тийм сонир мэдрэмж төрөөдөө. Тэрийнх нь би үгийг нь олдоггүй. Conjunction, alliance, за энэ гурван шиг аягийг хараад гурван хүмүүсийн хамтарлаас нэг мэдлж байгаа юм шиг. Мэдлж байна гэдэг мэдээлэл гарч ирсэн чинь гурван өөр боломж байна. Гурван өөр боломж. Эхэндээ хувь заяанаас гажж байгаа юм шиг санагдана. Гэтэ энэ зүйлийг хийж явах хэвцээ өөрийнхөө төлөө өөрийнхөө төлөө гэдэг нь хувиа хичээж биш яг за би угаасаа өөртөө санаа тавихгүй бол болохгүй юм байна гэд ингээд нэг хүн санаа тавьдаг те. Тиймэрхүү байдлаар яг өөртөө зөв зүйлийг хийхийн төлөө хийжсэн зүйл болвол дараа нь энэ зүйл нь ингээ хувь заяанаас гажчлаа гэж харагдаж байгаа зүйл нь дараа нь яг үнэндээ зөв байсан байна гэж тодорч гарч ирэх болно. Гэсэн ийм сонин энс юм шиг ийм үг мөгөлбөр гарч ирлээ. Окей. За энергийн шалгалтыг ингээд дуусгая. Манай групп номер 3-ын саяны энс шиг зүйл яаж туссан болоо юм мэдэхгүй байна. Шал хачин юм хэлсэн. За энергийн шалгалт нь болчлоо гэж. Тэгсэн юм санагдаж болцсохгүй. За сахиусан групп номер 3 танд яг ямар сэдвийн талаар тантай ямар сэдвийн талаар ярилцмаар байна гэдгийг нь харъя. За групп номер 3-т ямар сэдвийн талаар ярилцмаар байна вэ? Discomfort, за тухгүй байгаа, debilitate, нэг л болж өгөхгүй байгаа, нэг л урагшилж өгөхгүй байгаа. Нэг л болж өгөхгүй байгаа, дээшилж өгөхгүй, эсрэгээрээ баг уруудаад ч байгаа юм шиг тий. Нэг л spiraling down буюу баг spiraling down доошоо эргүүлэг рүү доошоо гүйж байгаа доошоо эргэж байгаа эргүүлэнд гаццсан ингээд доошолж байгаа юм шиг зүйлийн талаар уламжлалт ордоод ахын улам л өчн болтохоо болоод ахын чи одоо яасан юм бэ яацсан юм бэ гэж бодож байгаа зүйлийн талаар ярилцъя гэж байна. За сахиусны талаар юу гэж хэлмээр байна? Эхлээд энэ зүйлийн төлөвийг нь харъя. Сахиусны зүйлийн төлөвийг ямар байна гэж дүгнж байна вэ? Дөрвөн аяг. Элтийн хаан.
The Lovers. Ooh, The Lovers. Хэвчлээд билэгддэг үзэр байна. Хайртууд хосуу. Тэг энэ хоёр үзэр янандаа яг хос юм шиг харагдсан. Тэгсэн чинь 3 дахь үзэр нь хос байна. Өнгнүүд нь солигдсон байна. Энд чинь яга луун шар нүдтэй тэгсэн чинь эмхтэн шар устэй. Жага эмхтэн цагаан устэй тэгсэн чинь эрхтэн цагаан устэй ийм үзэр гарч иржээ. За энийг та хамтрагчтайгаа хийж байгаа зүйл байх боломжтой. Нэгэн зүйл ингээд спиралдад уламд ордоод байгаа зүйл гэдгсэн тий. Хамтрагчтайгаа хамт шийдэх гээд та болохоор энэ нөхцөл дээр таны байр суурь ерөн жоохон гутарсан байдалтай нөө гэд нэг тийм зөө гэх нэг тиймэрхүү байдалтай. За яамаар ч юм бэ гэд. Харин нөгөө хүн хэрвээ танд хамтрагч байгаа бол таны хамтрагч болохоор нэлээд бодсон, тунгаасан, төлөвлөгөө гаргасан, тарих толгой сэргэг нөхцөлийг жоохон хуцтайгаар харсан байдалтай, бас алсыг харсан байдалтай байна. Тэгээ нөхцөл заавал хамтрагч холбоотой байх шаардлага байхгүй, таны хажууд байх шаардлага байхгүй. Гэтэ таны ямар ч хэлсэн тантай энэ зүйл дээр хамтарч байгаа хүн бол хүн ч юм уу, сахиус ч юм уу хин нэг өөр нэг энерги байна. Та энэ зүйлийг ганцаараа зохицуулж байгаа юм биш. Хосоороо зохицуулж байгаа гэж бодож болно. Тэгээд тэр хос нь сахиусч яж болно. Хэрвээ та их хөрдөл гих мэдзэст итгэдэггүй нэг туртай биш бол тэгж бодож болно. Яа. Энэ зүйлийн төлөв их толгойн төвшөнд мэдрэмжийн төвшөнд болохоор энэ зүйлийн талаарх мэдрэмжийн төвшөндөх одоо зүүн бэлэг гэж байна. Тэгээ зүүн бэлгийн зүйлсүүд жаахан гутралтай байгаад байна. Ингээд жоохон хаалттай блоктай. Тэгээ тарих толгой нэлээд ажилласан байгаад байна. Энэ асуудал дээр. Гэтэ бас яг өөрт таарсан зүйлийг олох гэж, тэ яг өөрт таарсан тохирсон байдлаар энэ зүйлийг хийх гэж, бүтээх гэж маш их хичээж байгаа нь авуурчтай зөв байна гэж харагдаж байна. Одоо ямар ч хамаагүй байдлаар амжилтанд хүргээ, ямар ч хамаагүй байдлаар өөдөө ингээд доошо спиралтай байна гэдэг, доошо урсаад байна гэдгсэн шүү дээ, тий. Тэр урсгалыг нь буцаад дээшээ болгохын тулд ямар ч хамаагүй арга ашигласан чи яах вэ биш. Яг зөв арга олъё, өөрт ээлтэй арга олъё, учрыг нь олъё гэх юм сэтгэл бол байна. Энэ сэтгэл бол маш зөв агууштай гэж сахиус нэлж байна. Queen of Pentacles, Death. Нэг л юм ерөөсөө урагшлахгүй байнгын асуудал тохиодог байсан. Нөгөө л нэг асуудал нь дахиад тохиогод байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээ зарим нэгэн талаараа хувь заяа ерөөсөө энэ зүйлийг шийдээд байгаа юм шиг тий. Та өөрөө шийдэх хош хувь заяа шийдээд байгаа юм шиг. Улирлууд дараа улиралт болнох гэдэг ч юм уу. Эсвэл энэ улирал энэ зүйл тохирохоогүй зүйл байна. Дараа жилийн хавраас намраас гэдэг ч юм уу. Тэ нэг иймэрхүү үгнүүд орж ирээд байна. Ерөөсөө та өөрөө жоохон хүч чадалгүй ч юм шиг тий. Тэгээ тэр хүртэл ерөн л тохгүй байхандээ, төвчгэндээ, гүрийнхэндээ, горохондээ гэдэг иймэрхүү хандлага харагдаж байна. За сахиус нь юу гэж зөвлөх вэ нөхцөл дээр? Асуудал нь бол юм байна. Асуудал дээр сахиус нь юу гэж зөвлөх вэ? Тэгээ энэ зүйлийн хөдөлгөөнийг бие шийдэхгүй хувь заяа шийднэ гэдэг ийм үзэл бодол байна шүү. За сахиус нь болохоор зүгээр шийднэ гэдгээ шийдчих хэрэгтэй. Сонголтоо хийнэ гэж ярьдэн штэ. Сонголтоо хий. Зүгээр шийдэж сэтгэл шулууд. Энэ зүйл 100% таалагдсан таалагдаагүй хамаагүй lovers дахиад гарч ирж байна. 100% таалагдсан таалагдаагүй хамаагүй. 100% таарсан таараагүй нь хамаагүй. Тэг мэдээж өөртөө таарж байгаа юм хийх гээд байгаа нь бол зөв энэ сайн зүйл мөн гэхдээ ингээд яг бүр 100% нарийн болгоноор нь 100% тааруулаад за тэгээ бараг хорон ертөнцөөс энэ бол чиний за ингээд боллоо гэдэг юм дохиог хүлээгээд байгаа юм шиг байх тал байна. Шаардлагагүй. Тэр хүртэл хүлээгээд байвал их цаг алднаа гэж болж байна. За тэгээд энэ нөхцөл дээр ерөөсөө болж байгаа чадж байгаа зүйлсүүдийг нь олж харж тэмдэглэл түнд нь баярлал. Энэ зүйлийг энэ ингээ болцсон байж тээ. Тэр нь болцсон байж тээ. Болж байгаа чадж байгаа гэснийг тэмдэглээ, тэрэнд нь баярлаа. Тэрийг нэмж хий. Болж байгаануудаас нь. Тэгээ ерөөсөө ингээд байх юм бол болохгүй байгаанууд нь хамаагүй гэж ах шүү. За болохгүй байгаа яг л таарахгүй болохгүй байгаа гэдэг байгаа дээр нь яавал зүгээр вэ? Энд дээр шин санаанууд орж ирнэ. Шинжлэлтүүд орж ирнэ цаанаасаа.
үнэн бодит үнэн орж ирнэ. Тийм за юм нь энэ нь болохгүй байна, тэр нь болохгүй байна гэх тэгээд байгаа. Энэ талаа ерөөсөө нуух шаардлага байхгүй. Тэгээ ерөөсөө энэ үйл явцтай холбоотой зүйлийн нэг юм нь аль нэг юм нь болохгүй, чадахгүй, урагшуулахгүй ингээд тэг хэцүү байгаа даа энэ нөхцөлд ерөөсөө болохгүй хэцүүдэд байгаа зүйлийг нь болохыг нь хүлээх биш. Тэнцэржээд таардаг болохыг нь хүлээх биш. Зүгээр энийг үннээр нь байлгана. Энэ болохгүй байна гэд. Тэгэх юм бол бусад хүмүүсээс ч гэсэн зөндөө их санаа оноо орж ирэх боломжтой. Гаднаас санаа оноо идеанаар орж ирэх боломжтой. Тэгээ сахиусны зөвлөгөө бол үнэхээр шулуун ойлгомжтой гарч ирж байна. Энэ зүйлээ хийн гэд эхлээ шийдчих. За тийм ээ энийг хий болгоё. Чадна гэж шийдчих. Аргачлал нь төгс авах шаардлага байхгүй. Болж гинэ гэснүүдийг ингээд нэмж хийгээд болохгүй байна гэснүүдийг нь өөрөөсөө битгий нөө бусдаас битгий нөө. Энэ дээр зүгээр үнэн шударга илэн талангуу бай. Тэгээ шин санаанууд орж ирнэ, гарц гаргалгаанууд, идеанууд орж ирнэ гэдэг ч байна. Зүү. Маш ойлгомжтой. За хань хөдөр суулж үзье. Групп номер 3 өөр юуг мэдэх ёстой вэ? Бодит бай гэнэ үү? За би ингэж асуумаар санагдлаа. Бодит бай, шинэлэг бай. Тэг ерөөсөө эрсдэлтэй алхам гэдэг ч юм уу те. Имиж шидэд хувь заяа найдсан алхам хийгээд шаардлагагүй. Ер нь бодитоогоор ханд статистика хаар те тоо бодлого хэрэгтэй болвол за эрсдлээ тооцоолохыг бод тэдрийг бүгдийг нь хийх хувьд хий. Ерөөсөө сахиус ингээ те шийдээ сонголтоо гаргаад шууд хүүхаа гэд хий гэж хэлж байгаа нь даглаа гэд хүүхаа гэд бас бүтчихнэ гэсэн үг биш. Тэгээ сахиус хий ингээ шийдээ сонголтоо гаргаад сэтгэл шулуудаа гэд тэгэхээр тэрийг чин нөгөө талаараа эрсдлүүдэж бодно, яг явц бүр дээр логикоч гэсэн ашиглана. Тэгээ энэ чинь нөгөө сүнслэг мэдээлэл, энерги мэдээлэл ба логик эрсдлээ бодох. Тэгээ ухаанаа ашиглах энэ хоёрыг тэнцвэртэй баланстай авч явна. За групп номер 3-т өөр ямар блок байна вэ? Өөр ямар эсэргүүцэл блок хувийн үгүй хиймээргүй байна гэж байгаа. Тэр нь ямар зүйл байна? Hermit, Emerald. Эмоэн групп номер 3 юм. Эмоэн жахан эмоэн. Амар дотгошоо байна. Тэгээ ингээд амар их боловсруулалт явагдаад байна. Амар их боловсруулалт үйлдэл хангалттай биш. Үйлдэл хангалттай биш. Зүгээр л хий. Гэтэ бас эстлээ тооцсон, статистика тооцсон, арга жаргаа бодно. Тэгээ арга жаргаа бодож байна гэдэг чинь бас л үйлдэл шүү дээ. Гэтэл одоо үйлдэл хийх биш дандаа л ингээл ангаагаал суугаад байж магадгүй. Ангаалтаа хийн, бясалгалаа хийн, дотоод ажиллаа хийн. Дотроо бүгэн гэдэг ингээ те ингэжил хорвоо ертөнц үйлдэлгээд миний юмс зохицуулаад өгнө гэж магадгүй. Гэтэл яг үндэ төлөвлөгөө гаргана гэдэг чинь бас үйлдэлийн нэг хэсэг те. Төлөвлөгөө гаргаагүй байх шиг байна. Төлөвлөгөө нэх байхгүй, болгоё чадна гэсэн шийдэл бас жоохон тутамаг байх шиг байна. За сахиусан групп номер 3-т бас урмын үг хэлэх үү? За урмын үг нь болохоор энэ одоо урмын үг мөн үү? Гэтэ чи өөрөө байдлыг хэцүүдүүлээд байна. За стоочлаа аяга муухай нэчлээ. Шоолоод. Гэтэ шоолох санаа байгаагүй, шоолсон юм шиг нэчлээ уучлаарай. Чи өөрөө байдлыг амар хэцүүдүүлээд байна. Чи өөрөө албатай юм шиг амар хэцүүгээр хийгээд байна. Чам тусламж дэмжлэг байгаа шүү. Боломжууд зөндөө байгаа шүү. Чаддаг шүү. Өөрөө зориуд ингээд одоо амар хэцүү байдалд орчлоо ерөөсөн боломжгүй байдалд орчлоо гэж бодож байгаа бол үгүй чи өөрөө л энэ байдалд байгаа юм шүү. Өөрөө хэцүүгээр хийх сонгоцсон байгаа юм шүү гэж хэлж өгч байна. Энэ нь одоо чаагаас урмын үг юм шүү. Knight of Wands тийм сонголтоо хийгээд танд эрч хүчийг зөндөө өгнө. Гинэ эзэн хичээвэл тань эрч хүчийг зөндөө өгөх болно. Эрч хүч ч гэсэн танд байгаа. Чи чаднаа. Чи ядрахгүй, дуусахгүй, өргөдөхгүй. Тийм бас битээ. Чи чаднаа гэдэг ч. За уншлагын эхнийх нь ингээ боллоо. Ер нь сайхан бүрэн бүтэн боллоо уншлага нь. Одоо бүгд нэмэлт хэсэг рүүгээ шилжээ. Нэмэлт хэсэг дээр нь болохоор сахиусаа мессежийг өргөжлүүлэн сонсё. Өөр юу гэж хэлмээр байна? Өөр ямар сэдвээр ярилцмаар байна
гэдгийг нэмэлт хэсгээр нь харъя. За нэмэлт хэсгээр нь ямар сэдвээр ярмаар байгаа ингээс би өдрийг авчиж тэгэхгүй бол нэг л харанхуй юм бoo явж орох гэж байгаа юм шиг санагдаж магадгүй. Ядаж ямар сэдвээр ярих вэ гэдгийг хараад үгүй. Investigation нэг юм сэжүүр төрсэн байгаа зүйлийн талаар ярих болно. Сэжүүр төрсэн. Энэ одоо зөвд ч бурууд ч энэ зөв хүн үү буруу хүн үү гэдэг ч юм уу. Тэгээ энэ хүн санаатаагаар хэлсэн санаагүйгээр хэлсэн үү? Энэ хүн хорон хүн үү биш үү? Энэ нөхцөлд сэжиг ноо байна уугүй юу гэсэн иймэрхүү юм сэжүүр төрсэн зүйлийн талаар сахиус нь нэмэлт хэсгээр ярьж өгөх болно. Тэгээ сахиусхаа бас мессежүүдийг өгнүүдийг өргөжлүүлэн сонсъё. За нэмэлтийг хошигдсан болвол comment ба description дотор холбоос нь бэлэн байж байгаа. Шууд дараад шууд яг одоо үзэх боломжтой юм шүү. Чат бичиж авах шаардлагагүй. За тийм байна. Тун удахгүй уулзъя. Баярлалаа.